Long Horse. Түүний дүр төрхийг зураач Тревор Хендерсон гаргасан бөгөөд анх харахад үнэхээр аимшигтай. Ямар ч арьс ясгүй зөвхөн морины гавлын яснаас бүтсэн толгойтой. Харин хамгийн гол сонирхолтой зүйл нь түүний хүзүү. Түүнд яг таг тогтсон бие гэж байхгүй, харин пиццгийн хуулийг зөрчөөд хэдэн ч километр сунаж ямар ч өнцгөр дахиж чаддаг төгсгөлгүй урт хүзүүтэй хөдлөх эсвэл сунах үед нь яг хуурай мөчир шиг хугарч байгаа мэт таснаас хийдэг чимээ гардаг. Гэхдээ хамгийн сонирхолтой нь түүний үйлдэл. Тэр хэзээ ч хүнд халддаггүй. Харин ч орон зайг тавчлан гинэт гарч ирээд ирээдүйд болох маш том аюулыг урьдчилж анхааруулдаг. Жишээ нь том хэмжээний хувь салхи, үер болохын өмнө эсвэл ойр хавьд үнэхээр аюултай өөр нэг мангас ирж байвал Long Horse үзэгддэг. Тэгээд хүний тэрхэнд бэлт гэдэг ганцхан үгийг шимжихэд шууд замхран алга болдог байна. Бас нэг хачирхалтай зүйл нь түүнийг ирэхэд дагаж маш гоё шанцай үнэр буюу Кориза үнэртдэг. Хүмүүс түүнийг зүгээр л орчин үеийн интернет тренд гэж боддог. Гэтэл лор буюу түүхийг нь үзвэл эртний агуун сүг зургуудад Long Horse хүмүүсийн тойроод хамгаалж байгаа дүрслэлүүд байдаг. Энэ нь тэр хүн төрлөختнийг хэрхэн хамгаалж хэдэн мянган жилийн турш чимээгүй хамгаалж ирснийг харуулж байгаа юм. Гүүрний үт. Энэ амьтны хамгийн амар зүйл нь түүний гадаа төрх биш, харин баг юм. Тэрээр хоёр урт гартай аврах том цагаан өч шиг биетэй. Хамгийн гол нь түүний толгой дээр маш гунигтай гим хоргүй хүний төрхтэй хурамч царай байдаг. Тэр энэ царайгаа ашиглаж олзоо буюу өөрлөгөө татах хүмүүсийг ойртуулдаг. Хүн яг хажууд нь ирэх мөчөд тэрхүү хурамч царай нь яг л хаалга шиг хоёр тийшээ нэгдэж цаанаас нь цустай махчин хурц шүдүүтний жинхэнэ аимшигт дүүр нь гарч ирдэг. Тэр яг хаана амьдарч яаж анхгүйцэлдэг вэ? Нэрнээс нь харахад л тэр хаана амьдардаг нь тодорхой. Тэд ихэвчлэн хурдны замын гүүрэнд ор харанхуй хонгил метроны буудал зэрэг хөнгөө газруудад үүрлдэг. Хэтэрхий удаан хөдөлгөөнтэй учраас тэр араас хөөх биш, отож дайрах тактикийг бэлддэг. Хүн занганд нь орж хэтэрхий ойртвол тэр урт гараараа шууд шүүрч аваад цээж болон толгойг нь хэвчиж иддэг байна. Энэ амьтны лор дээр нэг сонирхолтой баримт байдаг. Бидний гүүрэнд ороос хардаг Bridgeworm бол үнэндээ ердөө зулцэг буюу өсвөр насны хэлбэр юм аа. Тэд нас бийт хүрэхээр гүүрэнд ороо багтгаалж бүрч аврах том буюу Highway Worm буюу хурдны замын өт гэдэг аимшигт мангас болж хуурдаг. Анхаарал хандуулсанд баярлалаа.